Өвдхийг нь мэдсэн хэрнээ ширцээрэл байх уу Өдөөс минь нэгцэлж харахад үннийг олж чадах уу Яагаад гэж асуухад яасан байж болно би Ямар их хугацаа чамайг хаж өнгөрүүлвдээ Оролны чинь наати удаанаар санаан би гарны чинь долоаны гацхан удаа санахыг хичээн. За сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр би та бүхэнд Вандебогийн Вандигийн дуулсан хизээ хойно гээд дууны аккордыг зааж өгье. За энэ дуу маань нийтдээ 6 аккордоор тоглодог байгаа. За эхний аккордоо бүгдээр харцгаая. Эхний аккорд маань Си бемол мажорын септ аккорд байгаа. Си бемол, ре, фа, ля. Си бемол мажорын септ аккорд. Ля минорын септ аккорд. Дараагийнх нь соль минорын септ аккорд. Соль, си бемол, ре, фа. Дөрөвдөх нь фа мажорын септ аккорд. До, ми, фа, ля. За үлдсэн хоёр аккорд маань болохоор яг дахилтны хэсэгт ордог байгаа. Си бемол мажорын септ аккорд авлаа. Си бемол минорын септ аккорд болно. Си бемол, ре бемол, фа, ля. До, ля минорыг тавьж агаад одоо ля бемол мажор болно. За одоо бүгдээрээ дуугаа аялангаа аккордоо харцгаая. Тэр аккордоо харцгаая. Дараалал нь өвдхийг нь мэдсэн хэрнээ ширцээрэл байх уу Өдөөс минь нэгцэлж харахад үннийг олж чадах уу Яагаад гэж асуухад яасан байж болно би Ямар их хугацааг чамайг хаж өнгөрүүлвдээ Оролны чинь наанти удаанаар санаан би гарны чинь долоаны гацхан удаа санахыг хичээн. Сая бүгдээр харсан баг. Бадгийн хэсэг дээр бол эхний заасан 4 аккорд маань явж байгаа. Си бемол мажорын аккорд, ля минор явлаа, соль минор, фа мажорын септ аккорд, си бемол мажорын септ аккорд, ля минор, соль минорын септ аккорд, фа мажорын септ аккорд. За дахилт руу орлоо. Си бемол мажорын септ аккорд 2 явлаа. 2 удаа явна. 1 2 дараа нь си бемол минорын септ аккорд. Дараа нь ля минорын септ аккорд. Ля бемол мажор орлоо. Соль минорын септ аккорд. Фа мажорын септ аккорд.